Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчлэгээний бодлогын зөвлөх даав баяр болон хүнс хөдөө аж ахуйн дэд сайд Ган Хүлэгнаар Төмөн шууд компани үйлдвэрт ажиллалаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр Төмөн шууд өндөгний аж ахуйд ажиллаж байна. Монголын нийт өндөгний 30 гаруй хувийг Төмөн шууд компани маань дангаараа нийлүүлж байгаа. Аж ахуйн нэгжүүд нийлээд Монголынхаа өндөгний хэрэгцээг 10 сар гэхэд 100% хангахаар ажиллаж байна. Дэлхийн нийтийн төлөвлөгөө Монголын болоод өндөгний хэрэгцээ өдөр бүр өсөж байна. За жилд ойролцоогоор 400 сая өнгийг монголчууд бид бүхэн хэрэглэж байна. Энэхүү нийт өндөгнийхөө бол 52%-ийг харин бид бүхэн дотооддоо хангаж байна. Үлдсийн нь бол Оросын холбооны улсаас бусад улсуудаас бол импортоор авч байгаамаа. 2004 онд байгуулагдсан аз жаргалыг үйлдвэрлэгч Төмөн шууд хувьцаат компани нь Монгол улсын дотоодын өндөгний үйлдвэрлэлийн 30 гаруй хувийг бэлтгэн нийлүүлж байна. Үйлдвэрийнхээ хэрэгцээг хангах зорилгоор 100% Монгол улсын хөрөнгө оруулалттай өндөгний өөр үйлдвэрлэл болон малын тэжээлийн үйлдвэрлэлийг давхар эрхэлж байна. Манай Төмөн шууд компани өндөглөгч тохиолын аж ахуй, малын тэжээлийн үйлдвэр, органик бордооны үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг. За бид өнгөрсөн 2022 онд 97 сая шиг өндөг үйлдвэрлэсэн. За энэ үйл ажиллагаагаа бид өргөжүүлээд өндөглөх шууныхаа тоо толгойг нэмэгдүүлээд Төмөн шууд 2 гээд шинэ фермийг байгуулад ажиллаж байна. За цаашдаа бид нар бол энэ үндэсний үйлдвэрлэгч ялангуяа энэ өндөг үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагааг дэмжихэд Монгол Улсын засгийн газраас урт хугацааны зээлийн бодлого улсын хурлын 36 дугаар тогтоолын хүрээнд бол энэ эрчимдсэн аж ахуй хөгжүүлэх талаар бол тодорхой өөрөөр хэлбэл арга хэмжээнүүдийг авахар төлөвлөсөн. Манай улс дахианы махны хэрэгцээнийхээ 90 орчим хувь, өндөгний хэрэглээний 50%-ийг гадны улс орноос импортолж, багахан хувийг дотооддоо хангаж байна. Хөдөө аж ахуйн орны эзэн болсон бидэнд энэхүү дутаа орон зайгаа нөхөж, Монголдо үйлдвэрлэх асар их нөөц болцоо бий. Тиймээс Төмөн шууд компани туулж ирсэн туршлагатай үндэслэн хөрөнгийн зах зээлд оролцогч аж ахуй нэгж болсон. Ингэснээр тус компани бүх үйл ажиллагаа нээлттэй болсон гэдгийг онцлсан юм а.